Энэ ерөөсөл маш энгийн яхаа тийм ээ. Ажлын байр байгаа боловч цалин бага. Энэ байдлаас л үүсэж байгаа. Ер нь цалин яагаад бага байна вэ гэхээр манай энэ бизнес эрхлэгчид тийм ээ, бизнес ажил олгогчид өнөөдөр өөрснөө зээлийн хүүний өндөр дарамтанд байдаг байхгүй. Би нэг бол дандаа ярьдаг л да. Би энэ 2008 оноос хойш ярьж байгаа юм л дээ. Зээл авч болно. Зээлийг аваад хүн өөрөө жижиг дунд төлбөрөөр хөгжүүлэх тийм ээ. Бизнес эргэлтийг хийх хэрэгтэй л дээ. Бизнес хэрэгтэй шүү дээ зээл авах тийм. Нөгөө талаас нэг талаас зээлийн хүүн маш өндөр хүүтэй байгаад л онцлог байна. Өнөөдөр бид нар гадаадын орнуудтай харьцуулж болохгүй шүү дээ. Манайх маш том газар нутагтай, хүүтэн агаар амьсгалтай, дулаан цаг авахтай, эрсдэл амьсгалтай. Тэгээд ард иргэдийн хэрэглээ ямар байдгүй тийм ээ. Энэ олон нөхцөл байдлаас шалтгаалж одоо жижиг дунд үйлдвэрлэл явуулж байгаа хүмүүсийн өнөөдөр босдгоо хөгждгөө